Та хэд харахад бэлэн үү? Би үсээ. Та сая зүгээр огшоод бичлэг хийж явах дундуура тайрчлаа. Сайн байцгаана уу? За та хэдийн харж байгаачлан би сая Вьетнам яваад нэлээд харалсан. Тэгээ бас таатай хамт нүрээ будъя гэж бодоод усанд орчоод шууд гараад ирсэн байж гин. Тэгээд мейкапа хамт хийнгээ. Өөртөө ингээд таалагдсан, зөв гоё харагдахад тусалсан тийм гоё мэдээллүүдэд таатай хуваалцъя гэж бодоод ингээд сууж гин. Скин кэр юмнуудад хүрсэн байгаа. Тэгээд тэрнээс гадна нэрээ би сүүлд HR бустертэй болсон. Амар вайрал болчихсон шүү дээ. Тэгээ хүн болгоо ингээд HR бустер гэж яриад гээл Монголд ч гэсэн ингээд амар олон инфлюенсерүүд хэрэглээл тэгээдсэн шүү дээ. Тэгээ би бодож бодох нь шашин. Тэгээ би бүр нэлээд хугацааны дараа ингээд HR бустертэй болсон хэрэгэлсэн гэсэн чинь миний арьсан амар өөрчлөлт гарсан заяа. HR бустерээ бас хэрэглэж эхлэхдээ өөр бас нөгөө бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн байхгүй юу? Ер нь бүтээгдэхүүнүүдэд солисон байхгүй юу? Скин кэр амар таарж байгаа мó? HR бустер амар таарж байгаа мó мэдгүй. Миний арьс бүр шал өөрчлөсөн. Минийх чинь бүр ингээл амар батг гардаг. Тэгэл ингээл нөгөө нэг айгүй овон товонтой тийм арьсахгүй. Тэгсэн чинь одоо ингээд зүгээр сарвнууд л байгаа заа миний бүр үнэхээр ингээд сарв тэгснээс шиг ингээд гүлгэр. Тэгээ энд ингээд ирүүн дээр ингээд зүгээр даан сарвнууд маань л үлдсэн. Тэгээ нүхчлэлт маань байгаа. Тэгээ нүхчлэлт маань нөгөө нүхчлж угаасаа хурдан арилахгүй шүү дээ. Тэгээ баг багаар арилна. Тийм нимбэлээ нэрээ HR бустер гоё юм бэлээ. Гэтэ би яг өөрөөрөө яг ингэж инфлюенсэгдэггүйгээр яг өөр дээрээ ямар ч мэдэрсэн. Тэгээ цаашаага удаан хэрэглээд үзвэл бас яах нь вэ? Би өнөөдөр бас та хэдтэй шинэ юм бас туршиж үзье гэж бодоод зүгээр л нэг туршиж ахаар энэ болохоор ердөөсөө юм уу биш шүү заяа. Реклам бид нар биш. Би одоо өөрөө хэрэглэж үзэх гэж байна. Өөрөө яг анх удаага өөр дээрээ хэрэглэж үзэх гэж байна. Өмнө нь болохоор хүнээр төрхүүлж үзсэн. Анараас мейкапын манай нараагч шүү дээ мейкап артист. Нараагч маань над дээр төрхсөн. Тэгээ өөрөө төрхөх бас мейкап артист төрөх чинь бас нэг арай өөр мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэхээр өөрөө одоо хэрэглэж үзье. Энийг Жун Самуэль гэж унших юм болов уу? Мэдгүй ямар ч гэсэн заяа уучлаарай. Буруу уншиж байвал sorry guys. Ийм мейкап солонгос мейкап брэнд Монгол чинээр орж ирсэн хгүй. Над руу PR box-аа ингээд явуулсан баггүй юу? Энэ Cloud9 оруулж ирж байгаа. Энийг одоо энэ мейкапны бичлэгэн дээрээ хэрэглэж үзье. Тэгээ би нэлээ сая Вьетнам яваад би бүр амар борлсон заяа. Би бүр борлсон би. Байж бол хамгийн бор дээр байгаа. Тэгээ таад ингээд бичлэгнэр бас арай гайгүй нэг бор нь гайгүй харагдаад байгаа байхгүй юу? Гэтэ ер нь таад бор мэдэгдэж магадгүй. Дугаарны 21 medium гэдэг өнгийг хэрэглэхэл ахтай бараг би. Ингээд хардаа нэг юм барзгаар кьюшнээ ингээ аваад тэгээ энэчнээ нэг ингээ эсэлдүүлчээ тэгээ нүрэндээ зүрхдэг юм хэсэгтэй. Гоё агаад жоохон цагаан болж магадгүй шүү. Нөө PR box-нд маань ийм өнгө ирсэн байхгүй юу? Тэгээ тэрийг нь л хэрэглэж үзье гэж бодоод. Амар цагаан болж гин үгүй юу? Арай би их авчлаа. Гэтэ хоньны гоё тараач. Энэ арай л цагаан байна тий залуусаа. Фейлдгүй зүгээр байж. Хүлээж. Энэ кьюшны заяа гол онцлог нь юу байдаг гинэ? Одоо ингээд би бор ирсэн дээрээ цагаан кьюшн өргөчж байгаа штэ. Тэгэхээр хөхрөөд идэв штэ ер нь бол бор ирсэн дээр төрөхээр. Тэгээ энэ кьюшны онцлог нь хөхөрдгүү гэсэн. Тэгээ тэрийг нь хэдүүлээ одоо шалгаж үзье. Юунд тул би бор ирсэн дээрээ ийм цайвар крем төрчихөж байгаа хэлээ. Яана. Гээ шашиг болгочихлаа. Өөрийгөө. Надад ирсэн өнгөнүүдээс нь хамгийн яг энгийн дундаж гиснийг ингээд төрөх захгүй. Тэгэхэд өнгө нь бол надад амар цайдж байна. Бүр нилээн цайдж байна. Гэхдээ та хэд маань одоо кьюшныхаа өнгийг сонгохдоо ч юм уу те яг хүзүүтэйгээ яг адилхан өнгөтэй кьюшн ч юм уу кремний өнгөө сонгох биш. Нүүртэйгээ адилхан өнгөтэйг сонгоод тэгээд нүуник анараас мейкапын нараагч ийм зөвлөгөө өгч байгаа хгүй юу? Хүзүүнийхээ өнгөтэй адилхан
ийм сүдэр ингээд хүрээлээд нүрээрээ ингээ хүзүүнийхээ өнгийг тэгж оруулж ирэх юм бол яг ингээ гэрэлтсэн харагдана. Гэхдээ хүзүүний чинь өнгнөөс одоо нэг ялгархгүйгээр тэгж харагдах боломжтой гэдэг ийм хак ивент дээр зааж өгсөн. Энэ хэсэгтээ одоо ингээд түрхэж үзээд тэг ингээ уусгаж үзэж байгаад ингээд нэг контрастыг харж сонгож байгаараа тэгвэл хүзүүнээр ингээ түрхэхээр нэг мэдэгддэг шүү дээ. Тэгэхээр энэ хэсэгтээ түрхэж үзэж байгаарай. Үзэж сонгож байгаарай гэж нэр хэлсэн. Beauty Secret-ийн дэлгүүрээс нэг ийм паудер Beauty Secret-ийн дэлгүүрээс би нэг ийм паудер авсан байхгүй юу. Тэгээд энэ бол надад гоё таалагдчихж байгаа. Johnson & Wheel-ийн бас ийм паудер надад ирсэн. Юугаар? Юу лээ? PR box-оор бас ирсэн. Тэгээ энийг гэхдээ одоо хэрэглэж үзэхгүй. За нэг ийм паудер байдаг байхгүй миний паудер. Тэгээд ийм багсаараа гэж яагаад бас манай нөгөө Анарасын нараагчийн маань өгсөн зөвлөгөө болохоор хүн ингээд толоо яг ингээд амар ойрхон бариад тэг ингээд нүрээ одоо кюшн ч юм уу кремээ түрхдэг штэ. Нүрээ ер нь ингээд амар ойрхон барьж бууддаг штэ. Тэр үедээ хүн ингээд бүх ингээ өөсөв хамаг ингээд юмудаа айгүй ингээ ойрхон барьсан болохоор харагдаж байгаа штэ өөсөвүүд. Тэр болгоо ингээ дарах гад ингээ хичээдэг нэ тэгэл ингээ давхарлаад. Гэхдээ хизээч одоо нийгмийн ингээ харилцаанд ороход яг ийм зайны те би өөрийгөө яг ингэ талент харж байгаа зайны хэмжээ зайгаас одоо хүнтэй харьцдаггүй. Тийм болохоор ерөнхий том талент ингэж те хол зайтай нэг ийм одоо нэг хүнтэй нэг те ямар зайнтайхаа нэг иймэрхүү зайнд ярьлаа гэж бодъё л тоо. Тэр зайнаасаа ингээд өөрийгөө харж бодвол айгүй зүв байдэн шүү гэж тэгжсэн. Тэгэхээр угаасаа ингээ харахаар хүн болгонд ийм skin texture байгаа штэ ямар нэгэн өөсөв байгаа. Тэгээд хит ингээд дарах гад ингээд давхарлаад тах юм бол айгүй муухай тийм юм амьд биш юм шиг болчдгоо гэж тэгж аахгүй. Энэ зөвлөгөөнд болохоор өөрийнхөө сул талыг дарах гэж хичээснээс илүү одоо надад ямар давуу тал байгаа нэ тэр давуу талаа илүү гоё тодтох гэж хичээж байгаарэ гэсэн утгатай зөвлөгөө байгаа байхгүй юу. За дараагийнх бол би мэдээж амар цагнаар будсан болохоор ийм бор энэ сүдрээрээ сүдэрлээд ингээд нэг жоохон биенийхээ арьстай төхүүлэх гээд үзье. Крем чинь хитрхи бордсон ч юм уу байх юм бол одоо энэ голын хэсгүүдээрээ цайвар өнгөтэй консилер ч юм уу те гэрэл тавих байдлаар арай өнгөө цайдуулж болно. Эсвэл хэрвээ крем чинь ингээд над шиг цайдчих юм бол бор сүдрээр гоё ингээд уусгаад засвар оруулж болж байна. Би чи ер нь том өргөн шанаатай хүн шүү дээ. Тэгэхээр энэ шанаагаа илүү бага харагдуулахыг хүсдэг учраас тэрийг багасгаж зурдаг. Тэг уусах нь. Одоо арай амар цав цагаан байгаас нь гайг олж чад юм авлаа. Ер нь нүдээ жоох ингээ уурт харагдуулах дуртай учраас жоохон хойшоо гаргаж боддог хгүй юу. Тэгээд яг саяны өнгөө бас доотлолтой бүтэн. Dark brown. Энэ бор арай гүн борон гинээс авлаа. За ийм цайвар багсаараа нөгөө цайвар борын багс шүү дээ. Тэрийгээр ингээд жоохон уусгацдаг ер нь ингээд дахиад гол руу нэмдгээ. Би ингээд заавал сони юм цэвэрлэх ёстой юм санагдаад юм аа. Хөмсөг буддаг багс өгдөө шүү дээ ийм. Ямар ч eyeliner биш шүү заяа. Хар өнгөтэй тэнийг ингэж аваад
ингээд нүдний тэнээр зурчдаг ийм юм байгаа хгүй юу. Тэгээ дотроо ийм одоо ийм нэг өнгөнүүдтэй ер нь ийм нюд өнгөнүүдтэй тэгээд энд нь байдаг энэ хайлайтыг би дандаа хэрэгэлдэг. Энийг Cosmix гэдэг юунаас авч ирсэн шүү. Cosmix гэдэг нөгөө дэлгүүр өгдөө штэ. Тэндээс авч ирсэн. Аваад нүднийхээ урд заавал тавьдаг. Хөмсгөнийхээ доор би бас жоохон тавьчихдаг. Минисо эднэр шиг дэлгүүрээс авч ирсэн. Ийм сармуусны будаг байна. Энэ болохоор Hui гэдэг брендийнх заяа. Ийм брендийнх. Тэгээд энэ бас Cloud9-аас надад PR box-аар ирж исэн байхгүй юу? Тэгээ энэ амар гоё юм лээ. Энэ баг миний Sky High гүйтсэн. Ийм хоорондоо амар сайн салсан байх ёстой. Тэгээд наалдчих юм бол надад амар тэнэг байдаг. Тэгээ энэ сармуусны будаг яг тэгдэм билээ. Яг нэг гоё салгадаг гэх юм уу? Одоо түрүүн байснаас бас арай өөр байгаас тий. Нэг анх эхлэхэд цав цагаан байсан. Би 2024 оны сүүлд ингээд өөртөө маш том юм нээж авсан. Тэр нь бол ингээ хувийн өнгө заяа. Би өмнө нь ерөөсөө плаш төрөхгүйс ахгүй юу. Тэгээд ер нь ингээ плаш төрхөнгүүд нэг тэнэг болоод дагсахгүй. Тэгсэн чинь би зүгээр л өөрийнхөө зөв өнгөтэй плашыг олж чадахгүйсэн мөлий. Плашаа төрөхчөө таад хувийн өнгөтэй холбоотой бас гоё мэдээлэл өгнө. Тэгээ энэ плаш бол миний бүр ингээд хамгийн хайртай бүтээгдэхүүн заяа. Би бүр энэ донтцсон. За би ингээ хамарныхаа үзүүр дээр өгөх дуртай. Ингээ хамарныхаа үзүүр дээр за энийг би уусгана. Тэгээд би урт нүртэй учраас ингээ энэ доор өгчих юм бол би амар унцсан харагдана. Тэгэхээр яг энэ дээр ингээ өгчих юм бол би бас ийм амар урт нүрт бүр урт нүрт харагдана. Тэгэхээр яг ийм гол хэсэгтэй. Өгөөд тэгээ энийг ингээ уусгах чинь. Би ер нь бол ингээд харамгүй плашн дуртайсан. Би сая Вьетнам яваад түлэгдээд миний нүүр наранд тэгээ яг тэр түлэгдэлт надад бүр амар таалагдсан гэхгүй юу. Би бол яг нэг хамгийн сүүлд нь ингээ хэрэгэлчтэй. Одоо нөгөө юуныхаараас бүх мейкапа дуусчаа хэрэгэлчтэй байхгүй. Гэхдээ тосон учраас одоо энэ тослог бас яг биш ээ, нэг юм хилэн юм шиг. Энэ плашаараа би энийг ингээд урууландаа бас төрчихдөг байхгүй юу? Ингээд миний өдөр тутмын мейкап болоо заяа. Би үсэндээ чолог тавьчихсан юм билүү? Ингээд нэг жоохон. Ингээд талент харж байгаа. Тэгээд би гинт чолог тавихаар шийдлээ. Бичлэгээ хийж байгаа. Мэдгүй яагаад ч юм бэ тэгээд чолог тавьчихсан. Би ус өснөөсөө өөдөд байна. Яна. Энэ бичлэг маань байдаг шүү дээ. Энэ бичлэгэн дээр хувийн өнгөний талаар бас хүмүүс асуусан. Instagram-аар бас ингээд хувийн өнгөний талаар аяг асуудаг байхгүй юу? Би хувийн өнгөө тодорхойлуулж исэн. Болохоор Color Lab гэдэг ийм Instagram аяг байдаг байхгүй юу? Хувийн өнгөө мэдэх бүр миний амьдралд заяа бүр ингээд маш их нөлөөлсөн. Тэгээд саяны нөгөө нэг би плаш ярьж явж байгаа өсөд хараа явцсан байна шүү дээ. Бүр шардуу, туяатай плашнууд ер нь аяг тренд болоод тэрийг дагаад team плаш хэрэглэнгүү тэр надад зохихгүй байсан байхгүй. Тэнгүүд би болохоор хүүтэн тоонтой хүн болж тараад тэгэхээр надад ийм дулаан одоо пичэд нэр шин дулаан өнгө болчих жоохгүй юу? Дулаан өнгийн зүйлс одоо миний нүртэй ингээ ойрхон байхаар надад зохихгүй, намайг илүү овортой, намайг хөгшин ч юм уу тий сонио харагдсан. Тэгээд би хувийн өнгөө тодорхойлуулангууд бүр ингээд бэлдээд ирдэг. Презентацийн шиг юмнууд бэлтждэг. Чамд одоо ийм өнгөнүүд зохино гэд ямар аксессуар зүүх үү тий ямар өнгөтэй аксессуар зүүх үү, ямар хэлбэртэй аксессуар зүүвэл зүгээр үү, хувцснууд нь ямар өнгөтэй байвал зүгээр үү тий ямар ийм хээх хуартай хувц өмсвөл зүгээр үү гэдэг
бүх юмыг ингээд хилээд өгчтэй юм лээ. Одоо жишээ нь өмнө нь бол зүгээр ингээд хар цагаан гэж яваад тасгүй. Хүйтэн дулаан гэдгээ мэддэг болонгуудаа яг хүйтэн улаан юм тод улаан өнгө надад зөгт юм гэдэг мэддэг болоо. Тэгээд улаан өнгөс айгу дуртай болсон. Тэг миний ингээд хувцлах бас тэг мейкап нүрээ будах дээр ч юм уу уруулаа будах дээр ядаж ялгаа гарч эхэлсэн. Тэг би аяа өөртөө ихтэй болж эхэлсэн. Хувийн өнгө гээд аяух яриад идэг болохоор тайлыг бас хувийн өнгө тодорхойлуулж үзээрэй гэж бас хүсмээр байна. Би гоё гэрэлцэн гэгээлэг харагдахад миний ойр хавьд байгаа өнгөнүүд ямар чухал вэ гэдгийг би мэдэж авсан. Glow Up бараг TP хамгийн нэгдүгээрт баг хувийн өнгө. Би одоо ер нь бол байнга хувийн өнгө л ярьдаг болсон. Одоо ингээд би зураг авалтанд орохдоо ч юм уу одоо стилисттэйгээ хүдэн тооны өнгөтэй болохоор надад бити ийм дулаан өнгөнтэй хувцснууд өмсүүлээрэ гэж ер нь бол ихснээс ингээд захидаг болсон ч юм уу тий. Color Lab дээр би болохоор 80,000-аар хувийн өнгөө тодорхойлуулж исэн. Уг нь би плаша тавьчаад тааддаг гол хэлэгчээсэн зүйл болохоор уг нь энэ ахгүй юу? Би зүгээр гинт ягаад ч юм миний зүүн мөрөн дээр өчтгөр намайг чоолог тавь гэж хэлээ. Би чоолог тавь мартаа явчихсан болохсон шүү. Тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамт байсан баярлаа. Яана